За сайн байцгаана уу. Өнөөдрийн мэндийг хүргье та бүхэндээ. Nomadic Fighting Championship холбооны одоо анхны тэмцээн энэ сарын 27-нд UG Arena-д гол тулааж Нандин Эрдэнэ тулаанчтай одоо эхлүүлэх гэж байна. Монголын шилдэг тамирчид тулаанчид олон улсын тамирчидтай одоо шууд халз тултгаар тоглолт тэмцээн болох гэж байна. Таад маань асуултууд байвал шууд асуух явчих тий. Өнөөдрийн тэмцээнийх нь онцлог нь юу вэ тий? Монгол тулаанчид нэр зэрэг гаргаж ирж штэ. Энэ удаагийн энэ NFC холбоо буюу Nomadic Fighting Championship холбооны одоо гол тулаан дэлхийн олон улсын Казахстан, Австрали, Таиланд, Кыргызстан, Узбекистан гэдэг Монгол гэдэг олон улсын тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдж байгаа онцлогтой. Тэгээд дээрэс нь энэ тулаан маань өөрөө дөрвөн төрөлтөөр зохион байгуулагдж байгаа. MMA, kickbox, Muay Thai, Samshin grappling гэсэн энэ дөрвөн төрлөөр одоо зохион байгуулагдж байгаа онцлогтой байна. За тамирчдын чансаа бол одоо олон улстай олон бүсээ хамгаалсан өндөр зөвлөлийн чансаатай тамирчид Монголд ирж байгаа. Бид бүгд танилцуулганд бас гаргасан байгаа. Та бүхэн маань танилцуулгатай танилцуулж бодох хаа гэж бодож байна. Нийслэлээс бас нийслэлийн хөтөлбөр бас дэмжиж олгосож байгаа тийм. За энэ бүх талаар хамтран дэмжиж байгаа. За NFC холбоо маань байгуулагдаад одоо удааг байгаа. Бас NFC холбоо маань өөрсдийн гэсэн шинэлэг бүсээ гаргасан байгаа. Энүүн дээр манай холбооны анхны тэмцээнийг дэмжлэг болгож одоо нийслэл орж ирж байгаа. Олон улсын тамирчдыг одоо байрлуулах, одоо тэмцээний үйл явц бүгдэн дээр ингээд дэмжлэг болж орж ирж байгаа юм. Монголоос олж байгаа тамирчдын бэлтгэл сургууль дээр. За хандаа. За бэлтгэл сургууль гэж би одоо Солонгост суурин тулаан хийж байдаг. Тэгээд бол ажгүй байгаа. Бид хин ч гэсэн энэ тамирчинд зодуулж тулаанд орохгүй. Тэгэхээр бас биднийг бас тулгаж ялахаар олон улсаас тамирчид ирсэн байгаа. Бидний ялахын тулд бэлтгэлээ сайн базааж байгаа л. Амжилт гаргалаа гэхэд цааш нь тэмцээний одоо жишээ нь ирэх нэгдэх ч юм уу тийм Азийн ч юм уу Европын ч юм уу дэлхийд явдаг шүү дээ. Амжилт гарсан тамирчдын хувьд ямар бас ирэх үүсэх бол NFC холбоо маань өөрөө одоо байгуулагдаад энэ анхныхаа тэмцээн хийгдэхийн араас бид нар дэлхийн олон холбоодуудтай хамтын ажиллагааны гэрээ хийх гэж байгаа төлөвлөгдсөн байгаа. Энэ гэрээнийхээ хүрээнд Монгол тамирчдаа олон улсад болон дэлхийд чансааг нь өндөр болгох тийм гэрээнүүд рүү нээлттэй болно гэж ойлгож байна. NFC холбоо маань түрүүн хэлсэнчлэн өөрийн гэсэн бүстэй болж байгаа болохоор дэлхийд олон улсад зохион байгуулагдж байгаа тэмцээнүүдийг Монгол улстай зохион байгуулж өндөр түвшинд зохион байгуулж түүнийхээ дагуу дэлхийн чансаа өндөр одоо тамирчдыг Монгол улсад өрн авчирч Монголынхоо тамирчдад өрсөлдүүлснээр нь дэлхийд бас танигдах болон чансаа өөрийнх нь ирэмбэд шууд нөлөөлөх болов уу гэж бид үзэж байгаа. энэ яг ийм зэрэглэлийн хэзээ манаас болж ирсэн юм байна тийм. Ганц нэг болж исэн байх магадaltaй. Одоо манай байгууллага одоо NFC холбоо маань сая бол бид бүгд мэдж байгаа Цэндбаатарын тоглолт Асаа циркэд болсон. Асаа циркээр Цэндэ Hero гэж байгууллагатай хамтарч яг бидний зохион байгуулалтын дээр нь бүрэн авч явсан. Одоо ингээд хоёр дахь тэмцээнэ Нандин Эрдэнэ тулаанчтайгаа ингээд хийх гэж байгаа. Тэгэхээр бидний бол үйл ажиллагаа одоо үгээр одоо зогсошгүй үргэлжлэнэ гэж бид бодож байна. Манай одоо холбооны маань одоо тулааны зөвлөхөр бол Азийн авраг лавга ах маань ажиллаж байгаа. Бас бокс дасгалж жуулагч Ганвай гэдэг багш маань ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бас Монгол Японы эмнэлэгтэй бас бид нар хамтарж байгаа. Олон газартай бид нар ингээд шив холбоотой ажиллаж байгаа болохоор яг мэрэгжлийн төвшөнд анханасаа энэ тулааны спортыг Монгол улсад тогтношуулъя гэдэг үргэлжлүүлъя. Ах нарын хийж байгааг үргэлжлүүлэх гэсэн хүсэл зорилготой нэгдэж байгаамаа. Би бол одоо 27 оны хичээлээ 7 дахь жилдээ орж байна. Тэгээд одоо энэ тэмцээн дээр одоо Казахстаны тамирчинтай таарсан байгаа. 6-1 гэсэн амжилттай тамирчинтай таарсан. Ерөнхийдөө ер нь сүүлийн тулаануудад дандаа хожилтой явж байгаа сайн тамирчинтай таарсан. Миний хувьд гэх юм бол бэлтгэлийг маш сайн базаасан байгаа. Бэлтгэл бол 100% хангагдсан байгаа.
одоо л яг жиндээ орох үлдсэн байна. Өмнө нь ямар тэмцээнүүд давцж байна? Амжилтуудаас амстай. Тэгээ би 23 онд Японы Глadiator холбооны 60 кг турнаментын авраг болсон. Тэгээ Монголын MJ холбооны номер 1 байгаа. За намайг бол Батцаахны Батжир гэдэг. Холимогдлоо нар хичээлээр бас адилхан 7-8 жил болж байна. Тэгээд амжилтын хувьд гэх юм бол холимогдлоо нар 5 тулдаад 4-1 гэсэн амжилттай яваа. Тэгээд сүүлийн 2 талаандаа дараалал ялчихсан байгаа. 2022 онд Road to One Championship гэдэг One Championship-ийн сорилго талаанд тулдаад финалийн шатанд өвдсөн боловч одоо яг тэнд ялж амжаагүй ч гэсэн одоо ямар ч одоо холимогдлооны замлаа өргөжлүүлээ явж байгаа. Тэгээд миний өрсөлдөгчийн хувьд бол Кыргызстан улсын тамирчин Симф Махмедов гэдэг тамирчиндээ тулж байгаа 5-1 гэсэн амжилттай яваа бас нэлээд дажгүй тамирчинтай тулдахаар болсон. Тэгээд ер нь бол тоглолтын тактик бол багш дасгалжуулагч нар болон багийнхантайгаа хамтраад нэлээд дажгүй боловсруулсан байгаа. Бэлтгэл сургуулаараа хүртэл одоо яг ахуй амьдралаасаа холдож байгаад маш их өндөр хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа. Тэгээд энэ тэмцээндээ бас Монгол улстай хийж байгаа бас том тэмцээн учраас энд бол нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа учраас сайхан тулаан гарах байхаа гэж миний хувьд бодож байна. Ер нь ямар хэмжээний сэтгэл зүй шаардлагатай вэ? Яг холимогдлооны спорт те. Холимогдлоо ер нь тулааны спорт бол бүгд адилхан л да. Яг одоо өрсөлдөгчтэйгээ шууд нүгэр тулж тулааны одоо тулдах учраас өндөр сэтгэл зүй шаарддаг. Тэгээд тэнд бол маш сайн бэлтгэлтэй байж сэтгэл зүй дагаад бас сайжирдаг. Намайг амжилтмаг Мөхтөрхөн гэдэг. Би Мутай бокс орж байгаа 13 жил болж байна. Тэгээд Мутай боксын одоо мэрэгжлийн дэлхийн аварга, мэрэгжлийн сүпрем аварга байсан. Сая хамгийн сүүлд Камбожийн үндэсний спорт Күнкэмнэрийн олоосын аварга болсон. Тэгээд миний өрсөлдөх тамирчин Ванд гэрээгээр тулж исэн тамирчин гэлээ. Тэгээд Австралийн тамирчин. Тэгээд гоё сайхан болоо үзэл баха. Тэмцээн бол Монголдоос олон улсын тамирчдыг авчираад зохион байгуулагдж байгаа гэдэг үднээсээ маш ач холбогдол өгж бэлтгэл хийж байгаа. Би ч өөрөөс боксын тамирчин ч гэлээ бас кикбоксер Азийн аварга, дэлхийн аварга, мэрэгжлийн кикбоксийн Азийн аварга болох төр надад бол нэг асуудал байхгүй л гэж бодож байна. Хинч байсан. Хэвээ наалтах үйлсээр бүгдийг уншаал гарна шүү дээ. Тийм Монголда ер нь анх удаага аврагын төлөө тоглолт бас мэрэгчлэн хийж болохоор сэтгэл бас өндөр байна. За NFC холбоо Nomatic Fighting Championship холбоо маань ойрын үед Монгол улстай олон улсын тэмцээнийг зохион байгуулах бас нэг ихний гэрээний шатнууд руу орж явж байгаа. Бид нар яг одоо ингээд товлоод яг тэрийг гэж хэлэхээр бас гэрээн дээр гарын үсэг 100% зурагдаж амжааг байгаа болохоор бас хийж болохгүй байгаа даа. Гэхдээ бид нэр энэ 8 сард Монгол улстай бас олон улсын дэлхийн хэмжээний том тулааны спортын тоглолтыг хийнэ гэсэн зорилттой тавьсан байна. Энийг бас олон улсын том тулааны холбоотой хамтарч хийх болов гэсэн юм таамагтай байгаад байгаа. Тэг. Дөрвөн төрөлд энэ Nomatic Fighting Championship-ийн юуны тэмцээний маань одоо гол онцлог нь юу вэ гэхээр Таиландаас дээрээс нь одоо энэ Казахстан гэсэн юм яг бас энэ зодооныхоо төрлөөр дагнаад одоо баг шилдэгүүд болсон нөхдүүдийг Монгол шилдэг тамирчдтайгаа яг эх орондоо учруулж энэ чансааг тодорхойлно гэдэг бол одоо энийг бол би Монголд анх удаа юм болов гэж бодож байна. Миний таамгаар. Дээрээс нь бид энэ тэмцээнийг энэ холимог тулааны төрөлтийн тэмцээнийг мэрэгжлийн спортын тулааны тэмцээнийг Монгол улсад шинэлгээр буюу одоо entertainment-гаар тийм ээ яг мэрэгжлийн төвшингийн мэрэгжлийн спортын утга учирыг алдагдуулахгүйгээр гэхдээ entertainment оролцсон юм олон улсын жишгтэл хийхийг зорж байна да. Тэгэхээр одоо UG Arena-д бүгдээрээ 4 сарын 27-нд уулзцгаая. Тийм. Тэмцээнийг одоо манай тэмцээнийг зарим ирж үзхийг хүсэж байгаа одоо үзэгчид маань тулаанчид маань байвал портал цаг юмээр одоо билет нь борлуулагдаад эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань хүрэлцэн ирж та тухтай сууж
тулаанаа үзээрэй л гэж хүсэх байна. Бүгдээрээ энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст өдрийн мэнд. Тэгээ NFC-гээр энэ холбоомоо сая шинээр байгуулагдсан. Энэ холбооны зөвлөхөөр нь миний бие ажиллаж байгаамаа. Тэгээ ерөнхий бол бидний зүгээр ер нь тулааны спорт гэдэг ихээр ганц бокс гэхгүй. Ер нь тулааны спорт ч одоо 4-5 төрөл байна. Энд бүгдээрээ ер нь бол бүтцээрээ бол үзэхэд бүгд адилхан тулаан л гэж. Энэ талаас нь би миний хувьд бол мэрэгжлийн зүгээс нь зөвлөх. Хоёрт нь ямар тамирчдыг хинтээ яаж тоглуулах вэ? Энэ тамирчид ялангуяа бусад спортыг бол тулааны спорт бол маш сайн бэлтгэл өндөр байх хэрэгтэй. Өндөр байжээж бэлтгэлтэй байжээж бэлтгэл салдаг. Бэлтгэл авах нь багасдаг. Талаасаа энэ эдний бүгдийг үзэж харж зөвлөх маягт ер нь зөвлөндөө тэрүүгээр тамирчтай. Хэдэн арааунд яаж тоглох вэ? Тэр удаан ямар амжилттай тамирчдыг ямар тамирчдыг тоглуулах вэ? Хэдэн араундыг тоглох вэ, барих вэ? Маш олон энэ мэрэгжлийн далын юм дээр энэ холбоонд зөвлөө явуулдаг байгаа шүү.